За би энэ дурдж байгаа хэд хэдэн үндслийг дэмжихгүй байгаамаа. Нэг нөгөө болоход манай гишүүд их олон гоё гайхамшигтай үг хэллээ. Өнөөдөр бидний хураах гэж байгаа хилцэж байгаа энэ хуулийн дээр банкны нэгж асуудал байхгүй. Тэр дундаа моржийн болон ипотекийн зээлийн хүү болон түүний нөхөн төлбөртэй холбоотой нэг журам байхгүй. Яг саяны банкны болон хүү төлөх гэж байгаатай холбоотой журам огт байхгүй асан байцаар атал огт өөр хуулийг тэр дундаа иргэний хуулийн зөвхөн 8% орон сууцтай огт хамаагүй тодорхой хэсэг нь орхол баг. Үйлдвэрлэх хөрөнгийг барьцаалахтай холбоотой заалтыг хүчингүй болгосон. Үйлдвэрлэх хөрөнгийн тухай хуулийн тэр нь бас 8% хувьтай огт хамаагүй. Ернөө суураараа тэр заалтуудыг хүчингүй болгосон. Тэгээ хүчингүй болгосон цэцгийн дарга нь нэр бүхий банкуд төв банктай хувилдаад гээд дахиад энэ 8%-ийг ярьж байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаж байгааг гэхлээр хүчингүй болгосон заалтууд нь суураараа Монгол улсын эрх зүйн суурь эдийн засгийн харилцаа мөртлөө хүчингүй болгосон үндэслэл нь энэ нэг улс төрийн асуудал байгаад байгаа аахгүй юу? Улс төрийн асуудал байна гэдэг чинь ийм үндэслэлтэй зэт шийдвэр гаргаж яах гэдэг чинь улс төрийн захиалга байна л гэсэн үг рүү аваачаад байгаа. Өнөөдөр ч гэсэн гишүүдийн хэрүүл болж байгаа үгийг хардаа батлах гэж байгаа хуулийн тухай хэдэн ярива. Харин энэ хуулийн дараа үр дагавар нь харагдаж байгаа улс төрөө хэдэн хувь нь ярива. Ингээд харахаар яахаарахгүй энэ үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал нь хуулийн асуудал биш улс төрийн асуудал байсан байна гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу? Та бүгдийн ярианаас нотлогдоод байгаа байхгүй юу? Тийм учраас л энэ үндэслэл чинь буруу байна гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Дахиад би нэг үгийг хэлхийг хүсэж байгаа. Ганбаатар гишүүн бас банк руу дайрч байгаад зарим нэг хууль санаачлагчийг банкны төлөөлөл гэж байгаад хатуухан шиг үг хэлчих шиг боллоо. Ийм хоёр нүртэй байж болохгүй. Байртай болох гэж байгаа залуугийн гарыг барихтаа яаж инээмсэглэж байгаа чамайг баг хүүтэй байртай болохын тулд би их хүчин зүтгэл гаргаж тэмцэж, цаад олгоор хуучин гэж гоё үг хэлэх болоо. Гэтэл чуулган дээр хэлж байгаа үг нь тэр байртай болох гэж байгаа залуугийн хүүг 30% руу босох санаас гаргаж сууж байгаа. Хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг хоёр нь хоёр үзүүртэй зүв шиг хатгаж байгаа байхгүй юу? Яаж ийм жүжигчин байж чаддгийм бэ? Яаж өөрийгөө эдийн засаг гэж тодорхойлж чадчихэна? Яг ийм хүмүүс улс төр дээр хоёр зүйтэй үзүүр шидээд байхаар энэ улс оронд чинь мөрөөрөө явдаг юм байхгүй болчиход байгаа. Иргэний хууль, үйл хөдлөх хөрөнгийн хуультай холбоотой жижигхэн өөрчлөлт. Тэр нь барьцаалбараа мэдэх хэрэгээ хангах гэж байгаа л зээлдүүлэгчийн эрх, зээл авах гэж байгаа хүний суурь баталгааг өгж байгаа л ийм л залт байна. Энийг дэмжихгүй энэ тахим нэгч байхгүй байна. Гэхдээ дэмжихгүй юм шиг ярьж улс төр хийдэг хүмүүс маш олон байна. Энэ бол бид хоёр нүртэй байгаагийн шинж шүү. Бодлого оновчтой байх, онилж зөв очих гэдэг нэг үг байдаг юм аа. Энэ бодлого бол Монгол улсад үйл хөдлөх хөрөнгийн зах зээл, эдийн засгийнхаа утгаараа, санхүүгийн утгаараа, өмч хөрөнгийнхаа утгаараа суурь хуулийн зохицуулт байх үгүй гэдэг шийтгэл бодлого байсан. Тэгснээс биш банк өндөр хүүтэй байна, хүүгүй байна тухай ерөөсөө бодлого байхгүй. Яагаад ийм онилсон бодлого дээр онилсон үгийг хэлж чаддгүй бодлого тогтоогчд байгаад байгаа юм дээ. Яагаад онилсон бодлогыг нь шийдвэр гаргахтаа ус төржүүлээд тэмээ ярьж байгаад ямаагаа шийдвэр гаргацдаг цэц байгаад байгаа юм бэ гэдэгт харамсаж байгаа.